За сайн байцгаана уу. Миний шинэ бичлэг тавтаа морил сонгоол хөлөгт маань бас тавтаа морил тэгээд шинэ бичлэгээ уулзчаад баяртай Ахмад Бэг байна. За тэгээд өнөөдөр эпизод нөгөө 8 дахь 8 минутын эпизод эдитгүй маань 2 дахь влог нь орох гэж байна. За мэдгүй юм. Тэгээд ямар ч хэсэгсэн өнөөдөр яг юу хийсэн бэ гэхээр өнөөдөр болвол яг амьдралынхаа хип маягтай ингээд нэг жоохон хип маяга барих гээд тэгээд 9 цаг гэж сэрсэн өглөө 9 цагаас өглөөнийхөө цаг яалаа ойлооч. Жимс идсэн. Тэгээд 11-ийн цаг талын Монголоо бас нэр идсэн юм байна. Талын Монголоо идсэн юм байна. Тэр өстой гоё байлээ. Гэтэ хаач гадаадд яг талын Монгол бас гоё байлээ шүү те. Тэгээд 11-ийн цагийн үед нэг хувц сугаалганд өгсөн байсан. Тэрийг авсан. Хувц сугаалганд өгөөд аваад ирээд байжгаад нэг өнгөрөөд хоёрын үед ресторан доор идэг ресторанд хоол идсэн. Хоол идчихэд хэсэг паузлж бас хамарч янз бильярд тоглож янз бүрийн юм хийж явжгаад орой ерөөд бол юу юм бэ? Өдөр ингээд ийшээ тийшээ гаралтгүй ер нь. Гэтэ гадаа одоо манай гэрийн гадаа бассейн байгаа. Тэнд минт ч юм уу байхгүй. Ер нь гадуу дотор ингээд явах юм бол нэлээд халуун учраас нэх гаралтгүй. Өдөр болвол ингээд гэртээ ингээд хийх юм аа хийгээл юм байх юм байна. Тэг орой ингээд яг жоо нар жарах үеэр л гарч ажлуудаа амжуулна. Одоо сая болвол жишээ нь хүнсээ захаар ороод хүнсээ цогцолжлаа. Тэгээд хүнсээ та нартай бас нэг жоохон хуваалцвал яа гэм бол гэж бодоод яаж харах. Харин тэгээд шууд аваад явах уу? Ингээд үү? Тийм. Өндөг. Өндөг чигэд гэж ялаа. 50. Энэ тараг. Баян. Тос. Талах өглөө цаанд бэлдэх талх авлаа. Энэ нэр гамбир шиг юу гэлээ юу гамбир вэ? Юу гэлээ? Синамон. Шинэ пираник дээр үзлээсэн пираник юм. Тэгээ сормос мэдээж хэрэгтэй одоо хаач юу хэрэгтэй. Давас бас хэрэгтэй. Энэ тэгэхээр сар ирэхлээр болох хаа. Гомон авлаа. 2 гом авлаа. Тэрс авлаа. Энэ бол амар нэр Орсын дээр үед. Одоо нэг Монголоос ирсэн нэг сүйтэй цайтайгаа тусна. Хаан сүйтэй цай. За сэр битээ Солонгос иддэг байсан сэр байна. За энэ чинь яг юу гэдэг вэ? Ногоо. За манайхан комент бичээд өгөө. Одоо мартчихлаа. За энэ помидор. Энэ баян шахаар Орос хэлбэрээс баян авсан. Гэтэ баянштай хоол хийх жоохон нэг эсвэл шүүл хийж магадгүй энэ сүд яасан. За ислаг байна өглөөний цайнд. Энэ мөг авлаа. Энэ мөг бас авлаа. Брокколи байх хэрэгтэй мэдээж. Мах, мөхрийн мах. Тоон. Нэм тэхэний мах авлаа. Манго 2 кг хийх гэж лээ. 50,000 болов. Ингээ 100 лөө. Манго бол 100 бат. А төмөс маргааш хоол хийн. Сонгон. Ингээ болцсон уу? Ингээ найд ч юм уу. За. 1900 болсон. За. Энэ бүгд нийлээд 1900 бат боллоо. За нэг иймэрхүү юм товчмнуудаа тий. За маргааш өглөө гэх юм бол өнөөдөр 9 цагт ирсэн. Маргааш тэгэхээр 8 цагт илүү сэрээд яг ингээд амьдралынхаа
химнэлийг жоохон олж явах бах. Өглөөнийхөө цайгаа уугаад өглөөнийхөө цайгаа ууцчаад хэсэг компьютер дээр ч юм уу юм хийж агаад за бассан авч доошоо бассан сэлж магадгүй. Тэгээд 1 цагийн үед хоолоо хийдээд нэгээс цаашаага дасгалаа цагаа 1 цаг болч идчихэд 1 цаг хоолоо шингээж байжгаад дасгалтаа орох. Манай өчтөр нэг жимээ харцсан. Жим нь бол дайжгүй байлээ. Тэгээд жимээ явна жимдээ. Тэгэл маргааш нэг тиймэрхүү нормалны өнгөрчүүл тэгэл нөгөөдрөөс ерөөхдөө бол төв мөвөр жоохон явж магадгүй. Сая тэгээд бас бич 70 эргийнхээ юм уу гэвэл үзчихлээ. Ойр хаваа ер нь жоохон явчлаа. Тэгэхээр маргааш тиймэрхүү өнгөрчөөд нөгөөдрөөс ерөөхдөө бол хотын төв мөвөрөө жоохон явна. Тэгээд өнөөдөр чинь нэр ус авсан юм байна. Одоо ийм том усны савар дээр үүд худгаас ус авна. Авдаг шиг авна. Авсан. Тэгээ сая хотын төв орох жоохтой нэг тук-тук гэдэг машинд сууж явсан. Тэр нь бас амар хөвгөлтэй. Нэг дээр үүдийн микро байсан шиг нийтийн тээвэр нь тийм хурдууд амрал та тий гэс ирээл тэгэхээр чиглэлийн одоо сая болоо жоохон ойлгоогүй тий жоохон алхаж байгаас суусан өөр тийшээ яваад байдаг тий за ерөнхийдөө нэг тиймэрхүү өнөөдөр өнгөрлөө яа задлах юм наа ч хусах юм байна. Тийм ээ. 7 минут 17 болж байна. Надад сүттэй цайтай нэг хийдэн. Уусаа бослогцсон юм уу? Бослоо. Зүг. Нэр цайтай 2 сүттэй цагаад ирэх юм. Тэгээ. Ийм сүттэй цай. Өөрөө байсан л та гэхдээ арай олон төрөлтэйг нэрж удаад ойлын гэсэн тий. Наа чин баг амсаар боллоо юу. 50 болж байна. Вау. За өнөөдрийг ингээд дуусчих шиг байна. Баярлалаа. Маргаашаар уулзъя.